Сүүлийн жилүүдэд олон улсад нэр хүндтэй томоохон зочид буудлуудын салбар Улаанбаатар хотод байгуулагдсан. Үүнийг дагаад манай үйлчилгээний салбарын ажилтнуудын ур чадвар дээшилсэн гэж болно. Одоо ер нь бол Монголын зочид буудлуудын маань үйл ажиллагааны стандарт чанар чансаа маань бол жилийн тусам сайжирч байна. За үүний нэг тод жишээ илрүүлээд гэх юм бол өнөөдөр Улаанбаатар хотод бол Монгол улсад дэлхийн сүлжээ зочид буудлууд шилээд аран байгуулагдсаар эхнээсээ орж ирээд үйл ажиллагаа явуулж байна. Энэ маань өөрөө юу вэ гэхлээр бид нэр хөгжлийн хэмжүүрүүдийг бас ингээ харж болох болов гэж бодож байна. Эх 7 дугаар сард АСЕАН-ын уулзалтын үеэр 50 гаруй орны сайдаас дээш албан тушаалтай өндөр дэд хэмжээний зочид хүрэлцэн ирнэ. Харин ийм олон тооны зочид төлөөлөгчдийг хүлээж авахд зочид буудлуудын хүрэлцээ хангалтгүй байгаа юм. Тиймээс төлөөлөгчдийг байрлуулах шинэ зочид буудал цогцлборыг дагаад үйлчилгээний салбарт 1800-аас 2000 шинэ ажлын байр бий болжээ. Хөтөлбөрийн хамтраад бас сайн дурын бас ажилгүй хүмүүсийг сургалтанд хамруулсан. Дээрээс нь бол бид нар 1500 оюутныг 30-аад ихтэй сургуулиудаас аваад сургалт эхэлсэн. Бэлтгэл ажлын хүрээнд зочид төлөөлөгчид чанартай үйлчилгээ үзүүлэх, үйлчилгээний ажлуудын уур чадвар мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор ээлж дараатай сургалт хөтөлбөрүүдийг зохион байгуулж байгаа юм. Сургалтын ажлыг хамтран зохион байгуулж буй Солонгосын олон улсын хамтын ажиллагааны агентлагийн мэргэжилтэн манай үйлчилгээний салбарыг сайн гэж дүгнэж байна. АСЕАН-ын дээд хэмжээний чуулга уулзалтыг зохион байгуулахад Монгол улсын төвшинг A0 гэж үнэлж болохоор байна. Гэхдээ үүнийг одоо жаахан ахиулаад A нэмэх гэсэн үнэлгээнд хүрэх хэрэгтэй байна. АСЕАН-ын дээд түвшний уулзалтанд оролцох 4500 гаруй төлөөлөгчид 47 зочид буудал байрлах юм. Мөн сайдаас дээд түвшний төрийн тэргүүн өндөр дээд хэмжээний төлөөлөгчдийг байрлуулах 52 хаус бүхий АСЕАН вилла хот цогцлбор хотхон ашиглалтанд орно.